Hello, Цэникагийн channel тавтаа мөрөл. За энэ бичлэгэн дээр би юуны талаар ярих гэж байна вэ гэхээр астрологиор дамжуулаад өөрийнхөө дуртай, өөртөө таалагдах, тохирох төрлийн дасгал хөдөлгөөнөө мэдж авах, яаж мэдж авах вэ гэдэг талаар ерөнхийдөө ярих гэж байна. За тэгээд ямартай ч хэдүүлэнд нь бол яг full birth chart мэдээлэл хэрэгтэй. За яг тэр дотроос бол яг Марс гаригийн ерөнхийдөө байрлал олж мэдхийн тулд full birth chart-а мэдэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ birth chart-а одоо тодорхойлж мэдэхгүй байгаа хүн байвал Google дээр birth chart calculator гэж хайж агаад за тэгээд зөндөө вебсайтууд гарч ирэх байх. Тэр дотроос хайж агаад AstroSeek гэд байвал ерөнхийдөө ийшээ ороод за тэгээд free horoscopes, за birth natal chart online calculator гэдэг дээр дараад за өөрийнхөө төрсөн он, сар, өдөр болон цагаа за тэгээ дээрэс нь төрсөн хотоо, төрсөн газараа ерөнхийдөө бичээд калькулейт хийгээд үзэнгүүт танд яг бүх одоо мэдээлэл чинь ерөнхийдөө гараад ирнэ. За тэгээд энэ дотроос хэдүүлээ яг Марс гаригийн буюу ангараг гаригийнхаа ерөнхийдөө байрлалыг олж мэдэх хэрэгтэй байгаа. За яагаад Марс гаригаа мэдэх хэрэгтэй вэ гэхлээр Марс гариг маань ерөнхийдөө үйл хөдлөл, үйлдэл, за хүсэл тэмүүлэл, эрч хүч, дуртчаал, шийдэмгий байдал, уур хилэн гэх мэт энэ зүйлүүдийг бидэрт захирч байдаг ерөнхийдөө гариг байгаа. За Марс гаригаа ерөнхийдөө мэдэх нь маш ач холбогдолтой байдаг. Ерөнхийдөө ингээд ямар хуу төрлийн үйлдэл хийдэг хүн бэ? Ямар хуу төрлийн одоо юм дотоод галтай хүн бэ? За тэгээд юу намайг ингэж хөдөлгөж би яаж үйлдэл авч яаж амьдралд ингэж ирч хүчтэйгээр эсвэл яаж шийдэмгий байдлаар ингэж өөрийгөө илэрхийлдэг вэ? Шийдвэр гаргадаг вэ За дээрэс нь бас яг уур хилэн талаасаа ч гэсэн би хэр ууртай хүн бэ ч юм уу хэр ингэж тесрэмтгий хүн бэ? За тэгээд дур тачаал дээр ч гэсэн ерөнхийдөө хүсэл тачаал дур тачаалтай ч гэсэн би ямар хуу төрлийн одоо зүйлд илүү юм гал цогтоо тэгээ дур булаамж юм уу эсвэл юм юунд би татагдаж юунд миний дуртачаал хөдөлдөг вэ гэдгийг ерөнхийдөө мэдэж болдог. За тэгээ та бүхэн маань ерөнхийдөө бүгдээрээ birth chart-а calculate хийгээд хэрвээ хийгээгүй бол тэгээ Марс байрлалынхаа гаригийн ямар орд дээр байгаагаа мэдээд авсныхаа дараа ерөнхийдөө за би нэг тийм байралтай Марстай юм байна гэдгийг олж мэдээд ерөнхийдөө тэрнээс цаашлаад ямар төрлийн дасгал хөдөлгөөн танд тохирч магадгүй вэ гэдгийг ерөнхийдөө олж мэднэ гэсэн. За тэгээд Марс гариг маань дайны гариг гэсэн шүү дээ. Тэгээд гариг болго маань ерөнхийдөө 1 2 3 орд захирдаг. Тэгээд Марс маань бол хонь ба хилэнц гэсэн хоёр ордуудыг захирдаг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө хонь ба хилэнцийн ордтой одоо ялангуяа том 3 байрлал дээрээ буюу sun sign, moon sign, rising sign дээр хонь эсвэл хилэнцийн ордтой хүмүүс маань ерөнхийдөө төрөлхийн маш юм дайчин, за төрөлхийн маш их юм дотоод ирч хүч гал дуртчаал ихтэй хүмүүс гэж ерөнхийдөө ойлгож болно. За тэгээ цаашлаад хэдүүлээ ерөнхийдөө яриад эхлэе. За би гал ордуудаас эхлээд ярих гэж байгаа. Гал ордууд дотор маань хонь, арслан, нум 3 ордог. За гал ордоо ерөнхийдөө Марс байрлалтай хүн маань маш их юм эрч хүч өндөртөө. За тэгээд ерөнхий юм динамиктэй айгуу юм эрч хүч өндөртөө төрлийн өрсөлдөөнтэй төрлийн дасгал хөдөлгөөнүүд ерөнхийдөө зохино. За миний энэ дурдж байгаа дасгалууд дундаас зөвхөн энэ дасгал гэж ерөнхийдөө хязгаарлаад хэрэггүй. Би зүгээр яг юм жишээнүүд өгж байгаа. За ерөнхий санааг нь та бас жишээнүүдээс нь аваад ойлгож болно. За хоньны Марс байрлалтай, хоньны ордон дээрх Марс байрлалтай хүмүүс маань ерөнхийдөө бол маш юм төрөлхийн дайчин, төрөлхийн спорттой аюу сайн, тиймэрхүү төрлийн хүмүүс бол байгаа. За тэгээ сайхан нөө Physical Asia гарч байхад яг Physical Asia Монголоос оролцсон баг дотроос инх хоригл ах маань яг Марс гариг нь хоньны орд дээр байрлалтай байсан байлээ. Ч гэж юу нь бол хоньны ордны байрлалтай Марстай. Тэгээ тийм ч болохоор айгүй инх хоригл ах ингээд төрөлхийн дайчин төрөлхийн одоо юм маш эрч хүч өндөртөө шийдэмгий за тэгээд юм өрсөлдөөнд дуртай ялах хүсэлтэй маш өндөр юм эрч хүчтэй байсан. За тэгээд хэрвээ та ч гэсэн Марс байрлал нь хоньны орд дээр байвал танд ерөнхийдөө маш юм эрч хүч өндөр
За тэгээ дээрэс нь өрсөлдөөнтэй төрлийн ерөнхийдөө дасгал хөдөлгөөнүүд маш их цохино. За дээрэс нь тулааны спорт. Тулааны спорт бол маш гоё бүрийг гайхалтай цохино гэж хэлж болохоор ганц орд гэх юм бол хоньны орд бол нэгт орно. За тулааны спорт бол ямар тулааны спорт гэж болно? За бокс, тайквондо бүх те өөр ямар тулааны спортууд байдаг вэ? Тэр бүгд бол ерөнхийдөө таалагдана гэсэн үг. За тэгээд юм богино зайны эрч хүчтэй гүйлт бид нар тэ спринт гэдэг. Тэр бас ерөнхийдөө зохиох байх гэж бодож байна. Айгүй юм хурдан кроссфит ч гэсэн ингээд хурдан эрч хүчтэй даалгавар биелүүлээд за тэг ингээд баг зэрэг дундуур нь амраад ч юм уу эсвэл амрахгүйгээр шууд дараачихаа даалгавар руугаа ордог те. Айгүй юм нөгөө эрч хүч шаардсан. Дээрэс нь яг тэр нэг юм хожлын ялалтын за тэгээ тэр урамшууллын за тэр нэг юм даалгавар биелүүлээд дуусгачлаа гэдэг одоо үр дүндээ хурдан хурж байгаа ерөнхийдөө төрлийн дасгалаас айгүй их юм таашаал эрч хүч урам зориг аваад бүр илүү ингээд гал дотроос авалцаад те эрч хүчтэйгээр ерөнхийдөө айгүй гоё дасгал хөдөлгөөн дуртай байх болно. За тэгээд мэдээж яагаад вэ гэдгийг бол би сая тайлбарлалаа. Хоньны орд маань ерөнхийдөө айгүй юм богино хугацаанд үр дүнгээ харах дуртай байдаг. Төрлийн орд ер нь бол баг зэрэг төвчээргүй гэх юм уу да яг сул тал дотроос бас тэр нь ордог. За тэгээд дээрэс нь айгүй юм өрсөлдөөнтөө шартай ерөнхийдөө юмны дандаа юм тэргүүн хамгийн дээр те нэгдүгээр хайранд орж тийм ялалтын мэдрэмжинд маш дуртай орд. За тэгээд ерөнхийдөө юм адреналин мэдрэгтэй яг нэг юм өөрийгөө бас яг юм ялагчаар мэдрэх маш одоо юм гоё дуртай орд байдаг. За тэгээд хоньны ордтой Марс гаригтай байрлалаа хүмүүс маань ерөнхийдөө бол дасгал хөдөлгөөндөө айгүй авьяастай. За магадгүй бусад хүмүүсээс илүү ингээд айгуулаг дасгал хөдөлгөөн те спорт, фитнес байдалтай ерөнхийдөө арай юм өндөр өгөгдөлтөө гэж бас ойлгож байна. За хэвтүүлээ хоньны ордноо дуусгачлаа. За арслангийн орд руу орцгоё. За арслангийн орд маань ерөнхийдөө бол ерөнхий одоо шинж чанар нь ямар төрлийн хүн бэ гэхээр анхаарлын төвд буюу яг юм гэрэлний доор тэ тайзан дээр байгаа мэт ерөнхийдөө мэдрэмжинд айгүй дуртай төрлийн хүмүүс байдаг. За хэрвээ Марс байрлал тань арслангийн орд дээр байвал ерөнхийдөө айгүй юм анхаарлыг өөртөө татах боломжтой төрлийн дасгал хөдөлгөөн хийвэл айгүй гоё таалагдах байх гэж ер нь бол бодож байна. За магадгүй бүжигтэй зүүнба чөлөөт бүжигч эсвэл одоо эмэгтэйчүүдэд эмэгтэйлэг бүжиг за эрэгтэй хүмүүст ч гэсэн ингээд өөр төрлийн нэг юм гоё анхаарлыг татах үс гоё бүжиг төрлийн байж болно. За тэгээ дээрэс нь жим бол яг ингээд гоё жимдээд өөрийгөө бусдад гайхуулаад тийм магадгүй зураг аваад ч гэдэм үү ерөнхийдөө бол айгүй бас зохино гэж бодож байна. За арслангийн ордууд маань ерөнхийдөө бас айгүй гал ордтой бас юм нөгөө хөдөлгөөнд айгүй нэг магадгүй поз авах ч гэх юм уу тиймэрхүү юмд айгүй дуртай байх болов гэж бодож байгаа болохоор халуун йог, за пиларис, за ерөнхийдөө нэг юм үзүүлбэр бүхий дасгал хөдөлгөөнүүд айгүй зохино. Ингээд үзүүлж байгаа мэдрэмж авч болохоор за тэгээ бусад хүмүүс хараад ингээд ямар лагин бэ ч юм уу ямар үзэсгэлэнтэй ч юм уу ямар гэдэг одоо юм импрешн те сэтгэл бусдад төрүүлж болох үс төрлийн дасгал хөдөлгөөн хийвэл бас айгүй гоё зөхөх болов. Бас бокс ч юм уу те ерөнхийдөө тулааны спорт ч гэсэн орж болно шүү. Зөвхөн эндээ хязгаарлагдахгүй. За тэгээд мэдээж ингээд яагаад би гэхлээр бусдад өөрийгөө ингээ гоё харагдуулах угаасаа ингээ мундаг мэдүүлэх дуртай те тэгээд анхаарлыг татах бишрүүлэх өөртөө бас ингээ тэрэндээ би гоё байлаа гэдэг мэдрэмжийг авах ерөнхийдөө бас айгүй дуртай байх төрлийн орд болохоор за нэг иймэрхүү төрлийн дасгалууд зохино гэсэн. За дараачийн маань ном. За ном маань ерөнхийдөө айгүй юм адал явдал дуртай. За шин зүйлийг эрэлхийлэгч аялагч тийм төрлийн хүн байдаг. Бас дээрэс нь үргэлж мөнхийн сурагч байх дуртай. Үргэлж шинэ юм мэдэж авч сурах дуртай орд байдаг. За тэгээд хэрвээ Марс маань номын гараг дээр байвал ерөнхийдөө магадгүй ууланд алхах. За дээрэс нь тулааны спорт ч гэсэн бас цохино. Тулааны спорт дотроо амьдралд хэрэгцээтэй тулааны спорт байвал бүр илүү гоё суралцах хүсэл, ирмэлзэл илүү өндөр одоо хөгжүүлэх болов. За тийм магадгүй аялалтай дасгалтай аяллаар өөр нэг тийшээ удаан хугацаагаар ингэж алхаж эсвэл дугуугаар ч юм уу эсвэл ямар нэгэн одоо мориор аялдаг ч юм уу ерөнхийдөө ийм аялал оролцуулсан төрлийн дасгал хөдөлгөөн бас айгүй таалагдана. За урт зайны гүйлт. За хоньны орд дээр маань ерөнхийдөө богино зайны гүйлт гэжсэн бол номын ордныхан дээр бол урт зайны гүйлт гэж байгаа. Тэгээд урт зайндаа ерөнхийдөө айгүй олон газараар магадгүй явж үзээд
ингээ эргэн тойрны харахад ч гэсэн айгүй юм шинэ зүйлүүдийг мэдрээд дээрэс нь дотгошоогоо бас нэлээд бясалгаж болохоор төрлийн байх учир урт цайныг үлдгэж байгаа. За дугуй унах, байгальд магадгүй дугуй унах, байгальд эсвэл ерөнхийдөө ямар ч төрлийн байдлаар хөдөлгөөн хийхтэй тиймэрхүү тусгал хөдөлгөөнүүд таалагдана. За тэгээ йога бол номын Марс гаригтай, Марс байралтай хүмүүст бол маш таалагдана. Ягаад гэвэл яг жинхэнэ гэх юм уу да йог маань ерөнхийдөө маш юм одоо дотгошоогоо өнгөж дотгошоогоо аялал хийдэг тийм төрлийн одоо спорт байдаг учраас йогыг яг зөвхөн поз, зөвхөн одоо сонголт хийх мэтэр хийхгүйгээр яг юм жинхэнэ философитой хамт йогийн философитой хамт йогийн ерөнхийдөө спортоор хичээлэх юм бол номын Марс барилтаа хүмүүст бол маш таалагдана. За тэгээд яагаад вэ гэхлээр номын ордных нь маань эрхчлөөнд дуртай, за шинэ мэдрэмж авах дуртай, гадаад орчин маш чухал байдаг. Гадаад орчноос маш их юм одоо мэдээлэл авч шинэ юм суралцаж юм мэдрэмж авч байдаг. За дотгошоогоо бас мэдээж өнгийхэд айгуу дуртай байдаг. Дотгошоогоо өнгийгээд өөрийнхөө талаар илүү дэлгэрэнгүй олж мэдэх, өөрийнхөө эмоцуудтайгаа ерөнхийдөө яах ч гэх юм уу бодлогошрох гэмэт. За тэгээд ийм гадаа бас байгальд гэжсэн болохоор юм орон зайтай мэдрэмж те ийм эрхчлөөтэй орон зайтай мэдрэмжэнд айгуу дуртай. За тэгээд spirituality гэгэрэлтэй холбоотой ерөнхийдөө дасгалууд бас айгуу цохино гэсэн үг. За мэдээж хүний онцлог өөр гэдэг болохоор энэ дундаас ингээд аль нь өөртөө хамгийн сонирхлыг нь татаж байна. Яг наа чи ингээд мэдрэмжийг ерөнхийдөө төрүүлж байж магадгүй дөхүүц ерөнхийдөө танд зохино гэж ойлгоорой. За хэдүүлээд цаашлаад газрын орд руу орцгоё. Газрын орд дотор маань өхөр, охин, матар гэсэн 3 ордууд байгаа. За тэгээд газрын ордууд маань ерөнхийдөө маш юм газар дуулахтай, газар дээрээ хөрсөн дээрээ буусан хүмүүс байдаг. За тэгээд айгүй юм амьдралд хэрэгцээтэй практикал зүйлд айгүй зуртай хүмүүс байдаг. Дээрээс нь бас биеэ мэдрэх төрлийн юм дасгалууд илүү цохино гэсэн үг. За өхрийн орноос эхэлцгээе. Өхрийн ордныхан маань ерөнхийдөө айгүй тийм мэдрэмжин дурлагч нэг юм байдаг. За дээрээс нь маш юм 5 тухайн дуртай нэг юм байдаг. За өхрийн Марс байралтай хүмүүс маань ерөнхийдөө айгүй юм удаан зөөлөн төрлийн хөдөлгөөнд дасгалууд гой зохино. Алхах магадгүй таалагдана, балет таалагдана, йога, пиларес таалагдана. За агаарт байгальд алхахаас таалагдана. Юм таата тухтай байдлаар зөөлнөр тэ өөрийнхөө яг хүслээрээ ингээд хин нэгэн өөрийг ингээд шахаад байхааргүйгээр хин нэгэн өөрийг нэг магадгүй хязгаарлаад ч юм уу эсвэл ингээд дарамтлаад байхгүйгээр өөрөө яг өөрийнхоороо ингээд хугацаагаараа өөрийнхөө 5 тухаараа хийх төрлийн дасгалууд айгүй гоё таалагдана. За тэгээд амьсгалын дасгалд бас анхаарсан юм дасгалууд ерөнхийдөө гоё зөвхөх болов уу гэж бодож байна. За тэгээд яагаад вэ гэхээр өхрийн ордных нь маань айгүй юм тааламжтай, ялангуяа биеинд нь тааламжтай, сэтгэлд нь ийм 5 тухтай ерөнхийдөө мэдрэмж айгүй таалагддаг учраас тиймэрхүү төрлийн дасгалууд гоё зохино. За тэгээд айгүй юм хурдтай гэхээсээ илүү арай жоохон удаан төрлийн тогтвортой тиймэрхүү зөөлөн тайван дасгалууд айгүй гоё зохино. За Марс өхрийн байралтай хүмүүс маань иймэрхүү байх нэ. За хэрвээ Марс тань охины одоо ордон дээр байвал ерөнхийдөө охины орд маань маш юм perfectionist наривчлалын мастер хүмүүс байдаг. За тэгэхээр Марс нь охины гариг дээр байгаа хүмүүст бол гүүх аягүй гоё таалагдана. Яг юм гоё техниктэй, яг зөв гүүхтэй. Тэгээд яг юм гоё гүйлтийнхаа замаараа яг тэр гүйлтийнхаа зам дээр ингэж яг наривчлалтаагаар гүүх, хідэн тойрог гүүх мэт ингээ километрийнхаа магадгүй зорилтоо өөртөө тавьсан. За йога бас таалагдана. Анхаарал төвлөрөл шаардсан ерөнхийдөө төрлийн бүхэл дасгалууд пиларес ч гэсэн маш их таалагдана. За калистенекс гэдэг бас юм наривчлалтай төрлийн дасгал хөдөлгөөн бас байд юм билээ. Юм ерөнхийдөө айгүй юм өөрийгөө анхаарлаа нэлээд сайн төвлөрүүлээд за тэр дасгал хөдөлгөөнөө яг юм зөв хийхдээ өөрийгөө шамдах төрлийн дасгалууд айгүй таалагдана гэсэн үг. Тэрийг ингээд зөв хийгээд болж бүтэж байгаа үр дүнгээ одоо ингээд тийм би зөв хийчлээ гэдэг ерөнхийдөө мэдрэмжийг авах боломжтой дасгалууд бол нэлээд гоё тааламжтай байна гэсэн үг. За тэгээд ийм тодорхой дүрмтэй, бүтэцтэй ер нь ямар ч төрлийн дасгалууд охины одоо Марс байралтай хүмүүст бол таалагдана. Яг нэг юм магадгүй багш нь тренер нь ингээд за яг ингэж хийгээрээ энийг яг ингэж хийгээрээ гэх мэт яг юм зааварчилгаатайгаар гайдтай төрлийн бүхэл дасгалууд ерөнхийдөө охины ордныхонд маш таалагдах байх. За тэр яг бүтцийнхэн, техникийнхэн, зааварчилгааныхын дагуу хийгээд яг зөв хийж байгаа мэдрэмжийг авахд бол охины ордныхонд маш тааламжтай байх болов урам зориг өгөөд илүү цаашаа өргөжлүүлээд өөрийгөө бүр тэндээ ингээд
гой хөгжүүлээд те лаг болгох хүсэлтэй байх болов уу гэж бодож байна. За охины ордынхаа маань ерөнхийд бол маш юм цэвэрч орд, цэвэрхэн ойлгомжтой, бүтэцтэй, дүрмтэй. За дээрэс нь төвлөрлөө ингээд анхааралтайгаар төвлөрөлтөөр хийж болох. За дээрэс нь юм төгс байдал дуртай төрлийн орд болохоор ерөнхийдөө бас юм сайжралттай яг ингээд дасгал хөдөлгөөнөө хийгээд багаар сайжирж байгаа тэр нэг юм өөрөө өөртөө гоё урамшиж байгаа мэдрэмж маш чухал байдаг учраас ерөнхийдөө иймэрхүү төрлийн дасгалууд айгүй гоё цохно гэсэн. За Марс байрлал нь материйн орд дээр байгаа хүмүүс маань ерөнхийдөө ямар төрлийн дасгалууд таалагдах вэ гэхээр айгүй юм зорилготой хүрэх дуртай хүмүүс болохоор яг юм зорилготой хүрээд тэр зорилгынхоо одоо ард нь гарчлаа гэдэг мэдрэмжийг авч болох дасгалууд. За дээрэс нь өөрийгөө нэлээд дайчлаад одоо тэр зорилготой хүрэх тийм нөхцөлийн дасгалууд таалагдана. За жишээ нь магадгүй хүнд жингийн дасгалтай хүнд жингийн дасгал хийгээ за би ингээд тэдэн килограммыг би одоо ингээд өргөдөг болно шүү гэх мэт ингээд өөртөө зорилт тавиад тэр зорилготой хүрснийхаа дараа тийм ээ би чадлаа зорилготой хүрчлээ гэдэг ерөнхийдөө мэдрэмж маань бас материйн ордынхонд бол нэлээд тааламжтай байх болно. За тэсвэр төвчээрийн дасгалууд таалагдана. Мөн дээрэс нь охины ордтой адилхан тодорхой бүтэцтэй. За дээрэс нь ахиц гарах үедтэй одоо сайжраад ахиц гарч байгаа нь өөрт нь нэлээд сайн ингээд мэдрэгдэж байгаа төрлийн дасгалууд таалагдана. Жишээ нь одоо марафонд бэлтгэхтэй урт хугацаанд ингээд гүүхтэй багаар нэмсээр за би ингээд тэдэн сарын дараа гэхэд энэ газар очсон байх болно гэдэг магадгүй зорилтыг өөртөө тавиад түүндээ ингээд дайчилсныхаа үр дүнд тэр тодорхой хугацаанд тэр ингээд зорилготой хүрсэн тэр мэдрэмж бол материйн ордынх нь маш таалагдана. За тэгээд ерөнхийдөө материйн ордынх нь маш юм дээшээ өксөх, дээшээгээ ингэж мацах гэх юм уу, дээшээгээ ерөнхийдөө сайжрах маш юм одоо хүсэл эрмэлзэлтэй дотоод тийм хүсэлтэй байдаг хүмүүс болохоор дээшээ өксүү ингээд гарч байгаа дасгалууд бас таалагдах болоо шатаар гарах те эсвэл ууланд алхах эсвэл дээшээгээ дугуугаар ч юм уу алхах те гүүх гэх мэтийн дасгалууд бас нэлээд таалагдах баг. За яагаад вэ гэх юм бол материйн ордынх маань ерөнхийдөө маш юм дисциплин өөртөө өндөр тавьдаг, стандартыг маш өндөр тавьдаг. За тэгээд өөртөө тогтоосон тэр дүрм шалгуур зорилтынхаа араас ингээд явах дуртай. Тэрнийхээ дагуу юмны араас ингээд тууштай гарч чадсан одоо үедээ маш их юм өөртөө гоё мэдрэмжийг авдаг төрлийн орд болохоор за яг тиймэрхүү мэдрэмжийг нь өгж болох үец дасгал хөдөлгөөнөд маш таалагдана гэсэн. Материйн ордынх нь маань ерөнхийдөө дасгал хөдөлгөөнд бас маш авьяастай байх төрлийн орд гэж бас хувьдаа бодож байна. За цаашлаад яг ганц сул тал нь гэх юм бол одоо дасгал хөдөлгөөн биш өөр магадгүй ажилдаа хит ингээ анхаарад ажилдаа хит дулаарад дасгал хөдөлгөөн хийх цаг өөртөө гарахгүй байж магадгүй сул тал байж магадгүй. Гэхдээ ямар ч ордтой хүн бэ бүгдэнд бид нэр дасгал хөдөлгөөн ерөөхдөө хэрэгтэй. За цаашлаад агаарын орд руу орцгоё. Агаарын ордод маань ихэр, жинлүүр, хумхын гэсэн 3 орд байгаа. За агаарын ордод маань ер нь маш юм оюун ухааны хүмүүс байдаг. За тэгэхээр оюун ухааныг оролцуулсан маш олон төрлийн сонирхолтой. За дээрэс нь нийгэмтэй харилцаанд орж байх боломжтой тийм төрлийн дасгалууд илүү таалагдана. За хэдүүлээ эхлээд ихрийн ордноос эхэлцгээе. Ихрийн ордных нь маань ерөнхийдөө айгүй юм сөнөөж тэгээд маш юм хурдан уйддаг төрлийн оюун ухааны чадамж маш өндөртөө, нийгмийн харилцааны чадвар маш өндөр мэдрэмжтэй тийм хүмүүс байдаг. За ихрийн ордных нь маань магадгүй бүжиг таалагдана. Бүжигийн ингээд дугууланд яваад өөр төрлийн хүмүүстэй магадгүй хамт бүжиглээд тэдэртэйгээ юм community үүсгээд тэдэртэйгээ харилцах. За дээрэс нь бүжиг нь өөрт нь айгүй юм сонирхолтой байх төрлийн бүжиг байх хэрэгтэй. Яг суралцахыг хүсэж байгаа. За дээрэс нь ингээ анги болгондоо өөр шинэ төрлийн ингээ хөдөлгөөн заадаг ч юм уу, шинэ дэглэл заадаг ч юм уу. Тиймэрхүү төрлийн байвал ерөнхийдөө ихрийн ордных нь маш таалагдах болов гэж бодож байна. За карзе төрлийн дасгалууд бас нэгэн таалагдана. За карзе төрлийн дасгал дотор маш юм олон төрлийн дасгалуудыг ингээ холсон магадгүй төрлийн тиймэрхүү одоо CrossFit шиг тиймэрхүү бас дасгал хөдөлгөөн байвал таалагдах болов гэж бодож байна. За тэгээд ер нь ямар ч төрлийн сонирхолтой өөрт нь фан байхаар дасгалууд айгүй гоё санагдах бах. Ихрийн ордныхонд агаарын йог, за эсвэл спиннинг, за эсвэл өөр бүр юм шин төрлийн ингээд өөрийн хүмүүс нэг хийхгүй байгаа ч юм уу хийж эхэлж байгаа төрлийн юм шин зүйлийн төрлийн шин дасгалууд бас дуртай байж магадгүй. За тэгээд ерөнхий одоо шин чанар нь юу вэ гэхлээр богино хугацаанд маш юм олон төрлийн юм хольж хийх дуртай болохоор юм олон төрлийн дасгалуудыг богино хугацаанд ингээд хийж болохоор өөрийгөө богино хугацаанд маш хурдан ингээд дасгалынхаа тэр энерги хэрэгцээ одоо
хангамжаа авч болохоор төрлийн ерөнхийдөө дасгал нэлээд таалагдах болов уу гэж бодож байна. За өөр хүмүүстэй хамт хийх дасгалууд гэж бас түрүүнд дурдсан те. Тэгэхээр хамт олон бол маш чухал байдаг. Ихрийн ордных нь маань. Тэгэхээр хамт олонний хувьд бол яг өөрт нь таалагдж байгаа төрлийн хамт олонтой хамт хийж болох дасгал хөдөлгөөн байвал маш урам зоригтойгоор өргөжлүүлээд хийх болов гэж бодож байна. За тэгээд яагаад вэ гэхээр мэдээж амархан ууддаг гэсэн тийм болохоор маш олон төрлийн одоо юм идэвхтэй өөрийг нь идэвхжүүлсэн өөрийнх нь сонирхлыг нь ингэж татсан өөрт нь фан ахаар ба дээрэс нь ингээд нийгэм шингээ те бусад хүмүүстэй харилцаа үүсгэнгээ өөрийгөө ингээд гоё stimulated байлгах төрлийн дасгалууд гоё зохиох болов гэж бодож байна. За дараачийн орд маань болохоор жинлүр. Жинлүр маань маш тэнцвэртэй үзэгсэлэнтэй орд байдаг. За тийм болохоор яг юм тэнцвэр шаардсан Pilates, балет, йога. За дээрэс нь жинлүрийнх нь маш юм өөр хүмүүстэй тэмцэртэй харилцаанд оршихыг хүсдэг учраас хамтрагчтай дасгал спортууд ерөнхийдөө зохих юм болов уу гэж бодож байна. Мэдээж хамтрагчтай яг өөрт нь гоё таарах үйц хамтрагчтайгаа тий хамт дасгалаа хийдэг тэр мэдрэмж нь бас гоё болов уу гэж бодлоо. За жинлүүрийнхэн бол маш юм элегантны үзэгсэлэнтэй за дээрэс нь юм ив найрамдалтай байх дуртай тий тиймэрхүү хүмүүсэд болохоор тиймэрхүү дасгалууд тохирох юм болов. Дээрэс нь юм яг зөв хамтрагчаа олцсон. Зөв хамтрагчтай хамт юм дасгалаа хийдэг байвал таалагдана гэж бодож байна. За хумхын ордныхан. Хумхын ордныхан бол хамгийн юр бусын хүмүүс байдаг. Маш юм шинэлэг, ирээдүрөө зүгэлсэн, чиглэсэн. Бас маш оюун ухаанлаг хүмүүс байдаг. За хумхын ордных нь маань ерөнхийдөө юм урд нь байгаагүй төрлийн, шив шин төрлийн дасгал бас айгүй сонирхолтой санагдах болов уу гэж бодож байна. Тэгээд яг юм хаяа ингээд ерөнхийдөө дасгалын одоо ертөнцид шин төрлийн спорт, шин төрлийн дасгал одоо жишээ нь одоо Pilates гэдэг шиг сая сүүл лагри гэдэг ийм шинэ одоо төхөөрөмжтэй дасгал орж ирсэн шиг. Тиймэрхүү ийм шинэ төрлийн дасгалууд айгүй таалагдах болов, сонирхлыг нь татах болов. За дээрэс нь технологитой холбоотой дасгал. За энэ Монголд яг орж ирсэн үгүйг нь мэдгүй. Гэхдээ ямар ч тач дэлхийн нийтэд бол байдаг юм шиг байгаа. VR-аар ингээд VR одоо шил зүгээд тэгээд VR дотор дасгал хийдэг. Тиймэрхүү юм технологичсан ирээдүйтэй холбоотой ирээдүрөө чиглэж байгаа мэт, ирээдүйд амьдруулж байгаа мэт тийм төрлийн дасгал хөдөлгөөн бас таалагдах болов гэж бодож байна. За тэгээд дээрэс нь мэдээж хумхын ордных нь бас айгүй юм өндөрлөгт гарах дуртай байдаг хүмүүс болохоор ингээ юмыг дээрээс нь доошоо хардаг төрлийн хүмүүс болохоор уулан давраа за магадгүй оргил дээр нь гараад дэр нь дээшээ юм алхах дээшээ мацах дээшээ магадгүй дуугаар гарах гэмтийн төрлийн дасгалууд бас хумхын ордныхонд айгу таалагдана гэж бодож байна. Дэвшлэх хүсэлтэй байдаг болохоор. За тэгээ яагаад вэ гэхээр хумхын ордных нь маш бусдаас онцгой хүмүүс байдаг, бусдаас өөр зүйлийг хийхийг хүсэж байдаг, бусдын өмнө ерөнхийдөө алхаж байдаг, цаанаасаа төрөлхийн. Тэгээд тийм болохоор яг юм бусад хүмүүсээс арай өөр ондоо ийм харин ирээдүйд дасгал хөдөлгөөн хийх дуртай байх болов уу гэж боддлоо. За хамгийн сүүлд усны ордууд маань орж байгаа. Усны ордууд руу мэлхий, хилэнц, заас 3 орж байгаа. За усны ордууд маань ерөнхийдөө маш мэдрэмтгий, зүүн совинтой байдаг учраас ийм урсгал төрлийн хөдөлгөөнтөө, ийм урсан төрлийн хөдөлгөөнтөө дасгалууд ерөнхийдөө таалагдана. Тэгэхээр ерөнхийдөө бүх одоо усны ордуудтай Марс байралтай хүмүүс маань усан дахь спорт маш таалагдана. Сэлэх эсвэл усны одоо фитнес эсвэл одоо усан дөр юу гэж болох вэ те. За хамгийн эхлээд мэлхий. Мэлхий бол маш юм өөртөө анхаарал хандуулсан, за өөрийгөө биеэ арчилсан, өөрийнхөө биеийг гоё кэрлсэн төрлийн дасгалууд илүү таалагдах болов уу гэж бодсон. За мэдээж усан сэлэх гэж түрүү хэлсэн. За дээрэс нь гэртээ хийж болох дасгалууд мэлхийн ордных нь маань ерөнхийдөө аюун гэр төвтэй хүмүүс байдаг. Гэртээ айгүйх цагийг өнгөрүүлэх туттай хүмүүсэд болохоор заавалчгүй гадагшаа гараад бусад хүмүүстэй ингээд ихрийн ордныхон шиг харилцаад байх ерөнхийдөө нэг амар сонирхол багтаа байдаг учраас бас гэртээ хийх дасгалууд илүү таалагдана. За йога таалагдана, амьсгалын дасгал таалагдана. За заавалчгүй бясалгаа гэхгүй, заавалчгүй дасгал гэхгүй бас зөвхөн бясалгал хийгээд их бас ихрийн ордныхонд мэлхийн ордныхонд маш цохих боломжтой гэж бодож байна. За тэгээд магадгүй юм хөнгөн жингийн хөнгөн дасгалууд ерөнхийдөө мэлхийн ордныхонд нэлээд таалагдах болов. Ерөнхийдөө хонь болон одоо бусад галын ордуудаас нэлээд өөр гэсэн. За яагаад вэ гэх юм бол мэлхийн ордных нь ерөнхийдөө юм таата тухтай өөрт аюулгүй орчиндөө дасгал одоо хийвэл илүү гоё байх болно. За тэгээд дээрэс нь өөрийнх нь бие болон сэтгэл зүй, сэтгэлд нь те ийм амар амгалан сайн сайхан тайван орчныг ерөнхийдөө бүрдүүлэх өөрт нь яг юм хамгийн чухал хэрэгтэй гоё таата мэдрэмж гал
Ертөнцийн ордныхонд бол ерөнхийдөө нэлээд юм гал овуулдсан, нэлээд юм эрч хүч өндөртөө динамиктэй дээшээ доошоо болсон тиймэрхүү одоо мэдрэмж таалагддаг бол усны ордныхонд ерөнхийдөө нэлээд юм зөөлөн тайван урсгал ус шиг ерөнхийдөө мэдрэмж таалагддаг учраас тиймэрхүү төрлийн мэдрэмж өгөх дасгал хөдөлгөөнүүд илүү гой цохино гэсэн үг. За хилэнцэн ордных нь маань. Хилэнцэн ордных нь маань ерөнхийдөө бол нэлээд одоо юм intense доторх одоо тэр юмад байнгын ингэж хувиргаж, трансформ хийж, үхэж сэхэж доторх эмоцтойгоо байнга ажиллаж идэг тийм төрлийн хүмүүс байдаг. За хилэнцэн ордыг бас Марс гариг маань, дайны гариг маань өөрөө бас хилэнц ордыг захирдаг учраас ийм дайнтай холбоотой, тулаантай холбоотой боксинг ерөнхийдөө эсвэл өөр бусад тулааны спортууд зохиж магадгүй. За хот йога бас зохиж бол. Заавчгүй хот гэхгүй ерөнхийдөө йога бас зохино гэж би бодож байна. За тэгээд ийм удаан хугацаанд хийж болох. За төсвөр төвчээр шаардсан, шалгасан, өөрийгөө сорьсон тэгээд тэр одоо дасгалаа хийж явах явцдаа өөрийнхөө доторх мэдрэмжүүдээ нэлээд ингэж сайн задлаад өөртөөгөө ажиллаад өөрийнхөө доторх эмоцудаа ингэж гадагшлуулж болох үс төрлийн дасгалууд ерөнхийдөө илүү зохино. За яагаад вэ гэхээр ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд өөрийгөө тулган доторх зүйлсээ ингэж гадагшлуулах айгүй юм хэрэгцээ ихтэй төрлийн орд байдаг л та. Тэгээд айгүй юм бас хурц тогшин зүйлс дуртай байдаг. Хурц тогшин зүйлийг ерөнхийдөө хийснээр өөрийнхөө дотроогоо хурц тогшин мэдрэмжүүдэд ч гэсэн ерөнхийдөө гаргаж гадагшлуулж задлах боломжтой. За тэгээ хийсний дараа ингээд шинээр төрсөн хүммэд ерөнхийдөө мэдрэмж авч болох үс нилээ ингэж одоо амьдралыг нь өөрчилсөн төрлийн одоо ингээд дасгал хөдөлгөөн гэж ойлгож болох юм байна. За энэ дотор бас би оруулаагүй гэхдээ CrossFit бас нилээ хилэнцэн ордныхын зохих юм байна. Айгүй юм хурц идэвхтэй тэгээд ингээд өөрийгөө нилээ сориод шалгаад шамдаад ингээд хийсний дараа ингээд тийм ээ би энэний ард гарлаа би ингээд хийж чадахгүй гэж магадгүй бодож байсан чинь хийгээд дуусгачлаа гэх мэтийн одоо юм өөрийгөө нэлээд гоё даачилж ингэж өөрийнхөө доторх юм аа ингээд хувиргасан доторх тэр магадгүй ингээд уур уцаартаа ч юм уу эсвэл одоо гашуутай байгаа гомдолтой байгаа тэр мэдрэмжээ ингээд энерги болгоод дасгалаар энерги болгоод ингээд гадагшлуулад ерөөдөө тиймэрхүү төрлийн дасгалууд хилэнцэн ордных нь маш цохино. За сүүлийн орд болох загасны орд. За загасны ордных нь маань ерөөдөө хамгийн мөрөөдөгч орд байдаг. Мөрөөдөм тий. За загасны ордынх нь маань маш юм хөгжим чухал байдаг болохоор магадгүй юм өөртөө таалагдсан хөгжимтэй дасгалууд айгу ерөнхийдөө зохиох болов гэж бодож байна. За магадгүй хөгжим сонсоод алхах. Гэтэ энд ингээд дасгал биш заяа. Гэтэ би нэг жишээ яваад хэлчихье. Магадгүй хөгжим сонсоод баг машин барих загасны ордных нь нэлээд таалагддаг. Энэ ингээд дасгал биш ч гэлээ. Одоо дасгал хийгээд бид нар ингээд стрессээ гадагшлуулаад эрүүл болдог шиг загасны ордных нь магадгүй хөгжим сонсоод машин барихад тэгэж одоо стресс нь тайлагдаж дасгал хөдөлгөөн хийсэн мэт баг үр дүн нөлөөтэй ч магадгүй гэж бодож байна. Сая зүгээр гинтийг толгоонд орж ирлээ. За тэгээд мэдээж йога бас зохино. Урсгалтай, зөөлөн төрлийн ерөнхийдөө йога илүү зохино дотгошоогоо өнгийсэн магадгүй бясалгалтай тий. За тэгээд дээрэс нь мэдээж усан цэлэх, усны дасгалууд нэлээд гоё зохино. За бүжиг дотроо бас магадгүй яг өөрийнх нь сонирхлыг татж байгаа юм зөөлөн төрлийн уянгайн ч юм уу. За заавчгүй уянгайн гэхгүй ерөнхийдөө яг өөрийнх нь сонирхлыг нь татж байгаа төрлийн бүжиг эсвэл юм хостой романтик төрлийн бүжиг илүү таалагдаж магадгүй гэж бодож байна. Ийм ямар бүжиг төлөө хосоороо бүжгэлдэг тиймэрхүү төрлийн бүжгнүүд. За сонголт болон уян хатан чанартай дасгалууд ерөнхийдөө загасны ордуудад илүү тохирох болов уу гэж бодож байна. Нарай ийм эрч хүч динамик те багтай за хилэнцэн ордных шиг юм бас хурц тогшин биш илүү юм зөөлөн тайван намун амгалан юм урссан мэдрэмжийг ерөнхийдөө авахд дуртай байдаг орд болохоор за тэгээ загасны орд маханд ерөнхийдөө айгүй юм спиричуал айгүй юм зүүн сайван өндөртөө зөөлөн мэдрэмтгий байдаг төсөөлөмтгий хүмүүс байдаг. Тэгэхээр яг тэр мэдрэмжийг нь илүү гоё сэргээж өгөх тэр мэдрэмжийг нь нэлээд гоё дэмжиж өгөх төрлийн урсгал мэд зөөлөн төрлийн ерөнхийдөө дасгал хөдөлгөөнүүд зохино. За тэгээд ингээд хэдүүлээ бүх 12 ордуудаа бүгдийг нь ярьлаа. Гал, агаар, ус, газар гэдэг ерөнхийдөө яг энэ дөрвөн элементээр нь хуваагаад би сая та нарт ярьж өглөө. Тэгээд хэрвээ таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрээ тэгээд заавалчгүй миний хэлсэн одоо саяны бүх жишээн дотор хязгаарлахгүйгээр яг тэр нэг юм ярьж байгаа одоо жишээгээр нь илүү гоё дэлгэрүүлээд өөрийнхөө дуртай дасгал хөдөлгөөнөө олоорой. Тэгээд
дасгал хөдөлгөөн бол бид бүгдэд 12 ордныхан бид бүгдээрэнд нь ерөнхийдөө маш хэрэгцээтэй байнгын 7 хоног ядаж 3 удаа хийхийг оролдож байгаарай гэж зөвлөмөр байна. Тэгээд бичлэгээ үзсэнд баярлалаа. Баяртай.